Албан ёсоор төлөвлөсөн 3 хогийн цэг байгаа. За эдгээрт нэг ойролцоогоор сая 500-аас сая 600 тонн орчим хог жилдээ ирж байна. Энэ нь бол бид хогийг ландфилдтэй технологийн дагуу шинэхүүдээ хөрсөнд булаад буцаагаад зүлэгжүүлдэг баялаар ландфилддэг байсан бол энэ 20 ландфилийн талбай маань бол яг стандартын дагуу буюу газар доороо мембран давхрахтай эндээс хогноос болон одоо хотон цаас гарч байгаа усыгаа шүүдэг, шүүсэн усаа тунгаа уртаа аваад буцаад зарим барилгын ажилдаа хэрэглэж болохоор олон улсад ландфил гэдэг байгаа нь нүх ухаал хогийг дарж булаад байгаа. 3 зэрэгэлтэй байдаг. Хамгийн муу нь бол 3 дугаар зэрэгэл буюу ямар нэгэн тунгаагур систем байхгүй байдаг. Тэгэхээр өнөөдрийн хүртэл бид хуучны ландфилийн 3 дугаар технологиор хийгдээд явж байгаа. Байгаль орчинд ээлгүй маш их бараа материал юмыг дахин эргэлтэнд орох боломж бас гарчдаг байсан. Тэгэхээр бид ландфилийн яг 1-р зэрэгэл буюу зориултын дагуу доороо хөрс рүү хогон дотор чи батарей эдэргээд химийн хортой маш их олон бодисууд байгаа. Энийг нэвчихгүйгээр зориултын дагуу ингэж байхаар энэ харагдаж байна тийм ээ. Нийслэл засаг дарганы захирамжаар хөрөнгөний даваанаас үндсэн одоо биогийн авцаа мөрдлөх 2 км замын ажлууд бас давхар хийгдэж байна. За эдгээр зам нь бол энгийн замаасаа илүүтэйгээр мэдээж энэ замаар ихэвчлэн хүн даацын тэрэг явдаг учраас бетон суурьтай, полимер битмээр зурсан асфальттай буюу илүү даац авдаг, дугуй мөрний хувил гардаг ч гэдэм үү эвдрэл бага буюу илүү тийм чанартай зам хийгдэхээр замын ажил явж байна. 6 сарын 30 гэхэд замын ажлыг бэлэн болгоно гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж